Бид энэхүү сувг дээр маш олон нууцлаг, хачирхалтай газруудын талаар ярьж байсан билээ. Харин өнөөдөр бид Монголд Дамб Даржаагийн ойролцоо бэлхийн аманд байрлах нэгэн нууцлаг, хачирхалтай, хаягдсан байгууламжийн талаар ярилцах болно. Газар доор маш урт хонгил мэд үргэлжилсэн байгууламж яг ямар зорилготой хизээ баригдсан байгууламж вэ? Зорилго нь юу вэ? Одоо энэ дор хүн байдаг болов уу? Хүн бүрийн асууж буй энэхүү байгууламжийн талаар хамтдаа судалцгаая. Тэгэхээр guys, та хэдийн зарим санаж байгаах би хэд хоногийн өмнө Facebook дээр нэгэн зүйлийг хуваалцсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр маш эвгүй гэсэн гарч ихтэй нэгэн Монголд бэлхийн аманд байрлах нэгэн нууцлаг байгууламжийн талаар бол постлоход бол маш олон хүний анхаарлыг авсан. 1000 шеэр, 100 гаруй комент авсан байна. Тэгээ хэдүүлээ шууд тэрхүү постыг харцгаая. Дамб Даржаагийн ойролцоо бэлхийн аманд ийм нэгэн байгууламж байна. Уулын орой дээр хаашаагаа 200 м газар хамарсан энэ байгууламжийн ил харагдаж буй хэсэг нь төмрөөр каркаслагдсан олон тооны нүх цементэн байгууламжууд доош орсон шат зэргээс бүрдэж байна гэж энэ зургийн тайд харж байгаах. Ингээд харахад бол нэг нууц гимээр айгүй сонин байгууламж заяа. Ямар нэгэн нууц ч юм уу, ямар ч лээсэн жоох нэг нууцвтар газар харагдчихээн. Доторх нь бол ингээд бас эвгүй харагдчих шүү. За тэгээ шатаар доош орж харуул эвдэрч сүйдсэн үргэлжилсэн урт хонгил таслахаанууд харагдах бөгөөд ойр хавийн хүмүүсийн хэлж буйгаар энэ хонгил 5 км гаруй үргэлжилдэг байна. Би бол хөдөө бол энд итгэхгүй байгаа. 5 км гэдэг бол маш хол газар. Тэр үнэхээр л газар доорх 5 км том байгууламж бид нар одоо хүртэл мэдээгүй бол энэ бол албаар анханасаа нууцлаг байх зорилгоор баригдсан л байр байна гэсэн. Гэхдээ энэ хорогдох байр нь иргэний хамгаалалтын зориултаар баригдсан гэхэд нийслэлээс нэлээд зайдуу уулын орой дээр байх бөгөөд ойр орчимд нь хид хідэн нуувчууд байрсан цэргийн нууц байгууламж байсан байх магадaltaй ажээ гэж. Уулын ойролцоос суурьшсан айлуудын дунд энд Орос цэргийн локаторийн анги байсан. Локатор гэж юу юм бол яванда харцгаад 1990 онд Орос иргэдийг гаргах үеэр хүмүүс том машинтай ирээд тэрхийг нь тонсоор дуусгасан. Газар доорх энэ хонгил 5 км хүртэл үргэлжлэх бөгөөд нөгөө үзүүр нь Улаастайд очиж дуустдаг гэх аман яриа байд гэж хинч орж шалгаагүй бололтой. Бэлэн метро байна даа гинэ. Окей, манайха метротой болцсон шүү. Бараг л метро. Даas жоохон цахадлаа. Жоохон Улаанбаатар руу барьсан бол тэгэл метро шүү. Ахаа хоёулаа очиж бичлэг хийе гинэ. Окей. Яг бичлэг хийцгээ надтай хамт шүн орж чадах юм байна уу? Нэр орж бичлэг хийвэл гоё юм шүү. Энэ байна гэсэн байна. Боруу гээд сувг бичлэг постлсон байна. Ханы материал ба газар доорх лактер хонгил. Шөнөөр оруу, боруу, түшиг 2. Би нэр орсноо мартцсан шүү дээ. Хүүхэд байхдаа найзуудтайгаа орж тоглодог байж билээ. Урт үргэлжилсэн олон салаа замтай. Бас дээр үеийн төмөр халбах сав гэдэл одоо бодоход цэргийн нуувчл байсан юм билээ. Бэлхийн 72 билүү 70 хэдгээр сургуулийн зүүн хойд уулан дээр байдаг. Ямар гээчин газар тоглолцсон юм бэ? Түшгээ миний бро яг наад байгууламж YouTube-ээс 2 монгол залуу орсон байлаа. YouTube дээр боруу гэд хуудас байгаа 10,000 наш наад руу орж 2. Окей. За орж үзье. Шууд орж үзье. Бичлэгээ хэлбэл орж үзцгээе. Амттангууд дундаас миний хамгийн дуртай амттан бол шоколад байгаа. Дэлхийд шоколадаараа хамгийн алдартай орн бол Бэлг улс. Манайхаар бол баг аар уулна гэсэн бүр эртний өв уламжлалаар гар аргаар одоо ингээд хийгээд бүр ингээд олон 100 жил болцсон. Тэгээ өнөөдөр ч гэсэн Бэлг бол шоколадаараа дэлхийд алдартай. Би Бэлгээр дайрахаараа нэг заавал нэг хэдэн шоколад авч бол гэртээ харьдаг. Тэгээ та нарт сайхан мэдээ дуулахад байна штэ. Монголд Bianca гэдэг Бэлг шоколад орж ирсэн байгаа. 100% цэвэр какаоны тос ашигласан. Шоколадны үндсэн боловсруулалтанд Бэлгт одоо гар аргаа уламжлалт арга барилаар байгалийн орц ашиглаж хийсэн шоколад байгаа. Bianca шоколадны нийт 15 төрөл орж ирсэн байгаа. За нөгөө алдарт Бэлгийн чанар гэсэн тэмүүлгээ бол энэ тэмдэг шоколад нар байх тул тэгэл ер нь бол итгэж болно. Миний хамгийн дуртай гэвэл энэ алмонд самартай хар шоколад байгаа. Хар самар шоколад хоёрын хослол бол надад их таалагддаг. Тэгээ хоёулаа биед маш сайн. Одоо тэгээ та бүхэн амттай мэдмээр санагдвал
биелгшглаад Бианкаг амтлаараа ингээд бичлэгтээ эргээд орцгооё. Газар доорх лака дээр 5 хоногийн өмнө 30 гаруй мянган хүн үтсэн байна. Окей. За hi guys. За Шүний мэнд. За лайк таарч. нэмэнд. За эпизод 4 те. За эпизод 4 ирсэн. Шууд шүн орж байгаа юм чи те. Өмнөх бичлгүүд нь юугаар орсон юм? Эпизод 4, эпизод 1 нь хангаа зогсд буудлаар окей. Хангаа зогсд буудал орсон байна. Хан ба талан давхар. Энэ хан киноны нэр гардаг байгууламж юу? За эсвэл хоёр газар руу шууд хоёр газраар ороод явд юм бах та. Налаа орхигдсон орос цэргийн анги лака дээр хонгол гэж байна. Окей. За хэдүүдээ шууд лака дээр хонглоо үзцгээе. За hi guys. За Шүний мэнд. нэмэнд. За эпизод 4 те. За эпизод 4 За чи ирсэн. хаана ирсэн байгаа вэ? За бэлгийн аманд ирсэн байж н одоогород бэлгийн аманд ирсэн. Одоо Бэлгийн амд ирсэн те. энүүд одоо энэ уулын орой дээр гарна. Сүрстэй энэ юугаар яваадсан, сошиалар яваадсан чийдэмэ те. Энүүд одоо алхандаа ямарчсан. Харин. Машинсан бол энэ гарах боломжгүй юм байна. Өөр зам юм байдаг гэж магадгүй л. За энэ болохоор нэг бэлгийн аманд нэг иймэрхүү хаягдсан байгууламж байна. Энэ уулын орой дээр хаашаашаа 200 м-ийг хамарсан тийм том газар байд юм байна. Миний ойлгож байгаагаар болохоор хорогдох байгууламж юм уу да. Гэхдээ хорогдох байгууламж гэхээс илүүгээр яг нэг агаарын нэг юм радарын төв юм шиг үлээ те. Тийм гадны дайралт. Орос цэргүүдийн яс нэг агаарын дайралтаас хамгаалсан нэг тиймэрхүү байдсан юм шиг. газар доогуурах байгууламж. 1990 онд Орос иргэдэг гарах үеэр хүмүүс нь яасан ч гэдэг үлээ те. Гэтэ агаарын юу юм уу гэдэг нь бас айгүй юу сонсогдож шүү. Тэр бас үнэн байх өндөр магадлалтай сонсогдож шүү. Тэгээс бол нууц хийвэл ийм хол хийхгүй тийм үү? Ямар нэгэн дайралт орж ирээд хүмүүс нуудлаа гэхэд ийм хол явуулахгүй штэ. Тэ? Зүгээр нууцлаг агаарын радар мадар байвал харин айгүй үнэмшлээ сонсогдож байна. Тэс хайгаа судлахаар бас яг нэг тийм одоо нэг тийм олигтой мэдээлэл гарч ирэхгүй байсан. Харин олигтой мэдээлэл гарч ирэхгүй лээ. Энд нэг Батар цэгийн мен дээр баталгаатай их сурвалж. Яа сүртэй. Гэтэ зураг нь гарч ирэхгүй байх юм. Бэлгийн аманд 5 км үргэлжлэх хонгол хорогдох байруу эсвэл гэд ингээд орхицсан байгаа. За гол хэсгүүдийг хэдүүлээ. Харцгаая. За энэ ийм бичсэн биш үү? Бидний түрүүний ярьжсэн батлан хамгаалах салбарын мэргэжилтэн энэ хонглын өрөө таслахаатай байдал байшил зэргээс нь хорогдох байр байх магадaltaй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. 80-аас 90 онд Монгол улсад хорогдох байр хэд хэдийг байгуулж байсан бөгөөд үүний нэг нь болох Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах хорогдох байрны талаар бид өмнө та бүхэн мэдээлж байсан. Өөртөө харж байгаа хүн байна. Баянгол дүүл хийж исэн юм байна. Тухайн үед нийслэлийн томоохон албан байгууллага төрийн чухал байгууллагуудыг хорогдох байртай болгож байсны нэг нь төрийн ордны доор байрлах хорогдох байр юм а. Төрийн ордны доор бас хорогдох байр гэж байдаг л хата тий. Тэ сонсож байгаа юм шүү. Энэ хорогдох байрыг өдгөө зориултын бус байдлаар ашигладаг албан бус мэдээ би. Юу ийцэн бол зөвхөн нийслэх хотоор зогсохгүй аймаг бүрт 1-2 хорогдох байрыг ном журмын дагуу барьж байсан ч өдгөө нэгэн зориултаар ашиглаж хамгаалдаггүй. Иргэний хамгаалтын зориултаар баригдсан хорогдох байруудаас налаах дүүргийн хиг гэхэд химийн хорт бодис хадгалах агуулмж болгон ашигладаг байжээ. Гэвч түүхэн цаг үеэр нөхөж үзвэл Монгол улсад ийм хорогдох байрны шаардлага бий юу гэж. Яалчгүй шаардлага нь бас нэг гараагүй учраас өөр зориултаар ингээд за зүгээрээснээс өөр юмарч хамаагүй ашиглах нэг зойр мойр болгоод нэг ашиглахыг гэсэн баг. Яг буруутахад бас хэцүү. Бүгд найрамд Монгол ард улсууд манай улсын бодлого зөвлөлт холбоод улсыг дагаж хятадтай харьцаагаа таслан Орос цэрэг Монголд орж ирэн манай улс маш их цэрэгцэн бүс нутаг болж байваа гэж байна. Монгол улсын одоогийн төвөөсөх бодлого нь хэд нэг улсын талд орж улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөс хамгаалсан гэж хэлж болно гэж байна. Окей, мэдээж зөв. Тухайн үед Америкийн цөмийн зохиолт өгөх хотуудын жагсаалтанд социалист Монголын Улаанбаатар хот багтсан байсан тухай CNN агентлаг мэдээж байсан удаач би what? Америкийн drop shot гэх төлөвлөгөөнд Москваас гадна Улаанбаатар хотын нэрийг бичигдсэн байсныг их сарвалжууд гэрчлэн иймд яа харахгүй ийм төрлийн хорогдох байруудын нууцаар бэлдэж байсан байж болохоо гэж байна. Үүний гэрчин уулын орой дээр ийм байгууламжууд зөвхөн бэлгийн амны ойролцоо байх энэ хонглоор зогсохгүй хэд байдгийг мэдэх визээ. Гэхдээ энэ хорогдох байр нь иргэний хамгаалтын зориултаар баригдсан гэхэд нийслэлс нэлээд зайдуу уулын орой дээр байх бөгөөд
ойр орчимд хэд хэдэн нуугчуд байрсан цэргийн нууц байгууламж байсан байх магадaltaй ажээ гэж байна. За ашгүй энд бичсэн байх шүү. Хэдүүлээ локатор гэдэг хаяад локаторын анги гэдэг нь зэвсэглэл техникийн шинжлэлийг агаарын цагийн байдлын мэдээлэл солилцох удирдлагын системийн автоматжуулалтад уялдуулан Монгол улсын агаарын хил орон зайн халтшгүй тархан байдал тавих хяналтыг төвлөржүүлэх үүрэгтэй ажээ. Окей, зүг бэ шүү. Ашгүй хэдүүлээ ямарсан ихний хариултаа авлаа. Агаарын радарын хамгаалах систем аягийн юм байна. Локатор гэдэг нь. Оршин суугчид хэлэхдээ 80-аад онд хүртэл энд орсууд байсан. Тэд доош бууж монголчуудад тамхи талах зэргийг зарж борлуулдаг байсан тухай дурсваа гэж байна. За тэгээ буцсан гэвч 1992 он гэхэд бүх орос цэргүүдийг нутаг буцаажээ. Энэ үед цэргийн ангийн гарнизоны барилга, байгууламж, алмах хаагчдын тосгон зэрэг бүгд ямар ч хамгаалалт үйлцсэн бөгөөд зарим тохиолдолд зэвсэг техник үйлцсэн байдаг. Эдгээр барилга байгууламжийг Монголын талд хүлээлгэн өглөө шууд зүгээр хаяад явсан бөгөөд цэргийн хаалттай бүсгүүд байсан их хэмжээний газар нутаг гэмтэж бохирдон байгаль экологийн хувьд сүрсэн байдалтай хэвээр байна. Яагаад албан ёсоор хүлээж өгөөгүй? Яагаад ингэ хамгаалж гоёор нь үлдээгүй шууд ингээд тонулцсан бол доо тий. За хэдүүлээ ямар ч хэлсэн мэдж авсан шүү заа. Уус анхаарал аваад татаад хорогдох байр энтер болвол бэлэн сав байгаа юм биш үү гэж. Харин одоо ч өнгөрсөн баха. За ингэж шүү. Доллар сүрэн мөнх хөлзий гэж хүн бичсэн байна. Улаанбаатар хотыг агаарын товтлогоноос хамгаалах локаторын анги байсан юм а. Яг энэ уулын хажуу талын уулын орой дээр нь асар том гурвалжин хэлбэртэй локаторын антенн байсан гэж байна. Нэг очиход буулгаад аваад явсан 1996 он гайцсан. Бодвол хөнгөн цагааны хайшин тушаасан байх. Овоо хэдэн тонн юм болоо биз. Урт хонгол үргэлжилдэг том өрөө тасалгаануудтай гэж энэ хүүхэд байхад айгаад хол явж чаддгүй тухайн үеийн гарч хит ингэж орхитой юм харагдахгүй. Сүнс чөтгөр гэж байдаг бол ёстой тэнтэл байгаа. Бидний дуртай сэдв орж ирлээ. Бичлэгийн үзмэр санагдчих түрүүний хоёрын. Хүүхэд байхад энэ хаваар бөөнөрөө нийлж Орос цэргийн холбооны зис кабель ухаж мөнгө олдог байжээ. Зис бол нэлээд үнэтэй. Ер нь бол намаа баах ч гэсэн зис нэлээд одоо бол бүр үнэтэй болсон бах уу. Битүү кабель байсан та одоо ч байгаа. Нэг бүдүүн кабелийг дагаж ухаж явсаар 7 буудал чингэлтэй чихтэй чигээрээ явсан байсан. Сонирхолтой газар даа гэж. За хэдүүлээ хүүхдүүхийг мэдчихлээ ямар ч байсан. Одоо шууд бичлэгээ харцгаая. За зөв олон тав үгүй ямар ч байсан замдаа гарах уу да. Тэгээд одоо энэ алхан да. За тэгэл одоо алхан да. За. Гаарцаа матсаар гуулахаар л гарсан. За ойрт ч энэ. Юу харагч. Гэтэ шөнөөр орохоор арай сонирхолтой болох юм тий. Тоол ойрот гарч ирсэн. Өмнө дээр гараад. Тэнд гэрэл гарч тэр. За ямар ч байсан хайж нуу газар олох шиг л бол. За. Толгоноос хамгаалсан гэдэг газар. Агаараа радар байсан л хэвлээ. Амар том хоёр том хөнгөн цагаан. Тийм нэг агарын дайралтыг мэдэрдэг тийм радартай байсан гэж нэг хүн ярьсан шүү. Бид хоёр бол яг сайн мэдэхгүй. Тэрийн тэгээд сүулт нөхөө Тэр нь үнэн болж таарсан. Сая сайтнаас хэлсэн. Үнэн ч байх бас 100% биш шүү. Саяны сайт чинь бас баталгаадыг сурвалж гэж байгаа ч гэсэн надад бол бас нэг ихтгэл төрүүлээгүй. Гэхдээ үнэн байх. Тэр ихтэй бицэн юм надад үнэн байх. Тэр зис хөнгөн цагааны госч авч явсаар байгаа. Тэгсээр дуусгасан гэж ярьдیں۔ Энд ямар ч нэг юм хаалгах шиг юм нийшээ орж үзэх байлаа. За нөгөө хонгил чинь энэ байна. За хамтдаа орж үзцгээе. Билээ тэрлүү тусгаж үзчихээ тэгээд энэ лугааны ус орох уу. За тэгвэл тэгээд тэрний юм л тусгаад үзээд. Энэ сайн гэрлээ тусгаж авах нь нөхрөө он хаял. Энд тэнд баах гинт нөхнөөтэй. Тариншааны хэлж. Oh my god. Хонгил бүр доор юу нөхөн шүү дээ. За нөхрөө чийдэн тусахында яана. Манайха болгоомжтойгоор нүдээ 75%-аар багасгаж хараа шүү. Бол том зайтай биш. Гайваа. Энэ саяны зөөртэй холбогддог юм болоо яад юм бол. Мэдгүй бодол үнэнээ санаа. Хууч хаалга байж байгаад яатсан юм шүү. Булцсан юм шүү. Нөхдүүд орж сууж иддэг юм болоо. Тэгвэл. За ямар ч гэсэн саяны тэр орд болохоор явлаа. Орох уу? Шууд. За одоо энэ чинь эхлээд хат матгүй бичээд явчихнаа зэлсэн. Камера оруулаач. Чийдэн бол гоё чийдэн байна уу? Саяны алгах чанар энэ. Би бас юм яаж мэдгүй ихээр амтан байж магадгүй. Өөрийнхөө зэвсгэлцэн явж байгаа. За. Хүн ороог болтой цэсний мөрөн дээр хөрийн хөл байхгүй. Хөө.
Хөл хүний мөр алга те. Хүн орсон байна. Орсон байна. What? Хүн орсоо? Окей. Хинд нь ордог байна? Гэхдээ саяхандаа болоороо хөл биш. Зя. Энэ хизээний мөр вэ? Ойролцоогоор. Гайгүй шинэ мөрл юм шиг харагдаж байна. Йоо. За хонгортой цэс биш үү те. Тийм ээ. За Төрүүлүү цас орчлоо. За орлоо доо guys. Бэлэн үү? тойлол ийм тойлол. Яна авчиж сонирхол чачна. Төөрөө наах хэд. Зя. Ингээд нэг хаалгатай окей. Хүмүүс нэлээд орж гарсан байдалтай байна. Тэгээ орсон чинь. За хаашаа нэвс. За ихний өрөө ийш орж. Эхний өрөө өсч дахиад 2 салчдаг. Хөө. Дотроо бүр мангар том юм шүү тий. Тийм ээ. Илүү яа. Хоёулын юм чичээ хуллаа өшөөд ямарчсан байхгүй л тий. Ийшээ салч. Цаатал руу ч гүцээж чагаа тэгээ ийшээ төв рүү явах. За төөрч өвдөө 2 минут. Аим шиг кино тэрсэл хэлдэг штэ. Тэгээд За орсон замаас санаал явж байта тий. Окей. хүмүүс нэрийн гэрэлчин айгуу хорц байна. Бүдэг ойл хүн айн гэдэг. Манай хоёр бол хэдий байна чинь 50 50-тай юм. Хийхгүй илгээж тат. Энэ тод дунд нь бүр татна. Тохоо ингэж өг нь манай гэрэлчин. Окей. Гойч хийдэм байна. Газраа үзье. Ийм амар тод гэрлэнд сүнс юу гэж харагдаж идэв юм бэ? Тод байсан гоё. Тод байсан дээр шүү. Сүнс чинь тэр гарч ирэхээ өрүүлтэл гэрэлгүй гарч ирнэ гэжтэй тий. Алслалт сурган тий. Бац хөл ийш юу. Сүнс гарч ирэхэд тулвал ямар ч гэрлэнд бол гарч ирэх байхаа. Үнхээр гарч ирдэг. Харин ч хурц гэрэлтэй тусмаа гайгүй гарч иж магадгүй. Нарийн дээр нь тавьчих. Шургаж унах юм. Нарийн дээр тавьчихад бол бас хэдж үү шүү. Үгүй энэ Наа чи юу вэ? мэдэр Цаатлахтайгаа шууд холбогцсон гэсэн. зөөрөө тий. За Гэрлээ том дээрээ тавьчлаа гоё юм байна. бүр ороод шууд явчих. Түрүүний шиг. Ингээд хичээл гоё юм. Ундааны самнууд нэлээд байна, тамхины самнууд нэлээд байна. Хүмүүс орж ирж нэг арх марх ууж, юм ууж, 50% татдаг байсан юм уу? Гэтэ яаж ийш орж иж ууна гэхэд бас хэцүү лээ. Хорогдох байгууламж байсан бэ тэгээд. Яалч хөө олон таслах гоё шүү. Саяны тусгаад исэн юу чи энэ шүү дээ. Тийм байна. Энэ дээр баг нь дэгэ шиг юмтай. Түрүүний тусгаадсан өөрөө энэ байна. Эндээс гэрэл тусгасан. Юу л юм гэсэн бол. Тэгэхгүй бодвол Ваа, тийм одоо юу байсан юм бол? нэг юм л өлөгдөг байсан баг. Тийм тий. Та нар миний бодож байгааг бодож гин үү? Агарын дайралтыг эсэргүүцсэн тиймэрхүү анги байсан гэж ярьд юм билээ. Дээр нь Орос цэрэг. Ангич гэх юм уу? Хорогдох байгууламж гэх юм уу? Хүмүүс янз бүрээр л ирлээ хорогдох байгууламж байсан. Улаанбаатарын хорогдох газар. Хорогдох Тэр байгууламж. надад Улаанбаатарын хорогдох байгууламж байсан гэхээс илүүтэйгээр агарын хамгаалтаас эсэргүүцсэн байгууламж гэдэг нь арай тохироод. Тэ нэг радар мадартай цэргийн төв маягийн байсан. Дагаарын дайралт өөрчилж мэддэг ч юм уу те. Тэгэхгүй Улаанбаатараас энэ хүртэл бас нэлийн зайтай тэгээд хэрөө бөмбөгдлөө гэж бодох чинь ийшээ хурж амжихгүй шүү дээ хүмүүс. Мохор өрөөлцсөн. Энэ тэгээд тэр нөгөө нэг 5 км үргэлжилдэг гэдэг нь Тэрийг бол худлаа гэдэг нэг хүн тэгжсэн. жогс хотлоо юм шүү. Энэ 5 км ч арай худлаа хаа. 5 км ч арай худлаа хаа. Наа чи жижиг юм байдгүй л тэгж ярьж байсан. За явж үзээгүй. Чи манай жижиг юм шүү дээ тий. Тийм. Ингээ болчихж байгаа юм уу? What? Энд нэг өрөө орхицсон уу юу? Бишээга. Тэтэл рүү.
Хүмүүс бас нэг жижиг сажиг битсэн л байна. Нарда. Хүн хуруугаараа зурсан байна тэрээрээ. Зурсан байна. Цустай хуруу юу? What? Начтай. Хуруугаараа хүн зурсан тийм. Цус уу шүү дээ. Цустай гараараа явсан шүү дээ. Цус мөн үү? Цус байна, хатцсан цус байна. Тийм ээ тий. Хатарсан. Доошоо мошоо туссан ч юм уу. Хатцсан цустай гараараа. Зөө цээш явчих. Яагаад энийг ингэж самардаадсан? Бодвол хүн амт орж ирж цалын Хөтлөрөө туслаад. Зодон цохон хийсэн болов уу? Гарууд. Энд чи бас нэг том өөр байсан шүү дээ. Хөө тийм. Энэ бол бас нэлээд том өрөө шүү. Тийш нэг өөр тийш орж ирсэн. За тэгээ. Энэ өрөө нь ямар мохоо юм шүү дээ. Тийм ээ. Мухаа Чи чаав. нэг таацсан. Юу чи. Энэ маск засаг зүүж байгаа. Хамаагүй ийм газар маскгүй шууд ингэж агаар ингэж хамрандаа ягаад янз бүрийн бас өвчин авах магадлал аим өндөртэй байд юм билэ. Маск сайн зүүж байгаарай. Бээлийн өмсөх хэрэгтэй. Хувцаа баг зориултын хувцаа дараа нь ариутгах мэрэдэх тийм үү яа. Ер нь нэлээд боломжтой байх хэрэгтэй шүү бас. Чи бас эвгүй хонгил харагдаж байна. Надад бол Тийм ээ. нэлээд сэжигтэй л харагдаж байна. Чи тусахлаа. Оо. Чи иш үргэлжилжлээ шүү дээ, Тийм ээ. Цаашаа тусахлаа. Окей, үргэлжилсэн гэж байна. тийм. Энд басна юм байх юм. Хөөишөө бас зөндөө үргэлжилж шүү дээ. Хүүх. Йоо. За Төөрөө наахайтай баялаа тий. Чи том юм байна уу жижиг малын шигэр байна. Адууны Юм хөлмөл энд юу хийж толгой шүү дээ. Адууны What? Адууны толгой? Малын хулгайчдар мал хулгайлж орж ирж нялдаг байсан газар юм уу? Нялдаг байсан болов эсвэл хин адууны толгой авчрах уу? малын улгаач дорж ирээд чи юм хайна гэж байх уу? Яг хэлж байна. Тийм малын хулгайч нар л орж ирж л нөгөө нотлох баримтуудаа үлдээжтэй. баха одоо энэ өхрийн шэрмэр Нөр эвгүй бит. За энэ тэнд янз бүрийн байвал хэлээрэй guys. Одоо яг гүнзгий рүү н орж эхэлж шүү. Толгой ихтэй газар байна да. Дахиад адууны толгой юу? Энэ жижигхэн хонгол нь жижигхэн хаалган гэдэг ямар учиртай юм? Хуучин юу байсан болж таарах уу? Доогоор юм зөөд юм шиг те. Ингээд мухар болчихж байгаа юм тий. төлөө энэ дотор юу хэвчтэй. Очин жижигхэн гэсэн бас хөөрхөн том юм байна. Энэ хүмүүсийн цээж мэж ирдээд шүү дээ. Адууны Жохон хүүхдээ маар жижиг тавч шүү дээ. тий. What? Хүүхдийн таавчиг энд юу хийж явж байна? Яа. Хүүхдийн тавч гэж. Тэр гэлгэр Хүүхдүүд тоглож орж ирсэн юм болов уу? Тэр ийм таавчиг орхисон юм болов уу? юм уу? А тэр гэлгэр ут. Уут юм байна. Зя. Одоо ч хоёул энэдээсээ гарч байгаа Саяны баруун тал руу нэг өрөө байсан те. Зүүн тал руу очлоо. Зүүн тал руу гэж байгаа. Энэ Хүн байна. Наад шиг сэжигч хүнд бол ер нь бол эвгүй юм байна. Эвгүй бичлэг байх шүү ер нь бол. жижиг гэж хүүхдийн тавч хүнүүд. Хүүхдийн таавч маавчнууд яг юу хийж байгаа энд? Бага адууны толгой юунууд юу дуурайд байгаа юм бол. сонсч юм даа. За жоо чангалаадах юм дуурайд юм гэдэг. Өнөр энэ чинь ханы нурх аюултай маюултай гэдэг гэсэн. Нурчиж байгаа ч. Шүүл хүн анхааруулж илээ тий. Тэ. Энд хоёул нураа тэрөө дарагдах юм болж гарна ч гэж хүлгэр шүү.
За одоо ч хаашаа Ойлооч одоо цаашаа ч явж штэ. гоо. Шаттай энэ үр явах. Дарамтыг байна. Бүдэр сунцх гэдэг их юу маач. Хятаргаатай цамт. Саяны уулын бэлд байсан нэг жижигхэн гэрэл юуны гэрэл юм бол Мэдгүй тэр хэвээр ойлгохгүй. Сонин лөрөө мэдтэй юм байна. Зэйнэт гарах. Зэн шатн амар эвгүй юм биш. Ловч нүх байна. муухай хоолойны муухай өнөр өнөртэй. Энэ маскгүй явж шин маска зүг маск зүгээд бийлэмили юугаад нийлэн л яахгүй л энэ тоглоом биш малын үлдэгдэл энэ олон удаан цаг хугацаанд юу ч болоо билээ. Энийг тоос шороо. Ингээд Энэ бол ингээ битүү энд ингээ төгсөж байгаа юм шиг тий. сангийн олоо молоо байсан юм шүү дээ. Тийм ээ сангийн хоолой. Хоолойг наваа хийсэн юм шүү. Ер нь бүх юм амар тоонсон байна да. Олон жилийн турш. Тэр задлах нь. Амар сонирхоод очиж зүгээр мохор юм байдаг шээ. За бит хоёр хэрвээ энэ аягүй амар ингээд жижиг гол ингээд дуусчвал хаашаа явах вэ? Ханы материал. Хүмүүсийг Тий, сануулж байна. тий ханы материал доосгоны үйлдвэр ханы материалын цагаан биш. Тий. Окей, энэ ингээд хэрэг дуусч магадгүй юм байна. Гэтэ энэ дуусч байгаа юм харъя. Тэ шууд тэгээд залгаад холбоо дурлцснаа. Энэ жижиг юм. Энийг би сүнстэй тиймтэй бүгждэгтэй гэж бодохгүй л байна. Ямар ч юм мэдрэхдэггүй аа. Мэдрэхдэггүй нэ бөө хүн шиг зүрч хүн шиг ярьдаг юм сте. Энийг би уг нь бодохтой амар гоё. Тэр 5 км үргэлжилтийн болоо гэж бодсон ч. Манай хоёр зөрөгтэй хоёр байна өө. Ер нь бол нэх бас юу байхгүй байна. Нэх айж имээс юм алах. Орвол орёол. Зүгээр орвол орчёол гэдэг хоёр байна ер нь бол. Тэр нь амрал та ер нь бол Жохоо юм багч. Ямар юмных нь хорогдох байр авах энэ дотор ч тийм олон ч хүн багтахгүй юм. Харин толонч юм багтахгүй л хорогдох байрал гэдэг нь худлаач агаарыг дайралтаас хамгаалах байр. лака дээр л болж таарлаа ер нь бол. Лака дээр ч үү. Авах лээ. Юм биш ээ. Биш ээ. Биш ээ. Зэш Ингээд сажиг Эвгүй байна. Гэхдээ нэг явал төөрхөө юм байна. явж итл өрөг олох байлгт тий. Манай хоёр нь яг тийм муу юм таасан ч гэсэндээ тэгэж яг нэг зүхтий мухтий гэсэн бодол байхгүй байгаа даа шүү. Өө тэгвэл гоё шүү. Тэгвэл манай хоёр бол зөрөгтэй байна уу? Гайгүй байна. Муу юм таарсан ч сүнс төгөр цаасан ч ер нь их зүхтын мухтай гэж бодохгүй байгаа л гэж энэ амар. Ийм хүмүүс имжлийг үзэх чинь амар байхгүй юм харуул зүгээр хардаг байхгүй. Тэгэхгүй хальт юм хараад орилол цухтаачих юм бол тэгэл ер нь бол бишэндээ юм гарахгүй шүү дээ. Нөө бэлгүүд байдаг шүү дээ. Ингээл камер хөдлөөл гүүгээл те. Яаж хийж байгаа л Ч мохор юм шүү дээ. мухар өрөө дотор орчих. Яаж хийж байгаа л нэг хөнгөн бие аваад гарчна гэж бодоод байгаа тий. Тэгтээ бас юмыг айд хаамаглах уу. Ингээд шат. Оёш явах. Хосол бас эвгүй гэж магадгүй л. Тий. Ингэж яваад. За тэгээ яах вэ? Энэ лөө орох уу? Хоолоо өвдсөн байж байгаад нөгөө хагасаа өдрөө бичлэгээ оруулна гэдэгтэй. Тэгээд баахан уулын өдөө биш үү чинь ханиалгах чинь. Юм удаан тоос айгүй муу ер нь энэ тоос мос хоолоор хамаагүй орчлохгүй. Тэгэл хоол нь яагаад байгаа. Ханиалгаад байгаа. Ийш явж үзтгэл. За Нөгөө жижигхэн гэдсэн. гэдсэн. Жижигхэн гэдсэн барилга дотор. Тэр энэ биш үү? Гадаа гараад гадаа хорсон тойрог харуулж байгаа. Энэ ихтэй гадаа агаар болно nice. Боо идөө оръё. Тий. Дахиад хүүхдийн юу байна уу? Тэгээд баахан уулын өдөө. Гэдсэн. Жижигхэн гэдсэн барилга дотор. Тэр энэ биш үү? Гадаа гараад гадаа хорсон Юу гутлуу? тойрог харуулж байгаа. Энэ ихтэй гадаа агаар болно nice. Боо идөө.
Энэ юу хүүхдийн гутал бас. Тий. Яг хөдөө байгаа юм шиг. Харин таацны жижиг. Тийм ээ, хаад бадан жижиг юм байна. Айгоо үүдээр хонгорлцсон цастай байна. Ой. Ингээд тал газар. Олон яриад дээр. Дээр. Ой. Нөгөө гэрэл чинь бэж л гэдэг нас. Хаана тэр штэ. Ямар гэрлөө? Тэр харагдаж байна би одоо нэг зүүмлээд. Энэ. Зүүмлэхэр амар нойстой болчихно. Энэ гэрлийг ингээ алгуулахчул харагдах нь. Харагдаж байна тий. Харагдаж байна тий. Жижиг байна. Харин 9-5 гэдэр явж байгаа юм шүү дээ. Арай хөрөхгүй байна. Наад дээр ч бол хүр тусчихлаа. Тусчихна юу юм. Нэг ганц гэрэл харагдаа л. Ганц гэж 2 бүргийн гэрэл. 2 бүргийн гэрэл байна. Надад л тэгж л харагдаад байгаа шиг. Хүмүүс ч хөдөөхээр харагдахаар чөтгөрийн гэрэл байдаг. Нөх тал. Одоо л энэ хоёрыг уулын яриад дээр байна. Энд гэхдээ машин гарч ирдэг гэж яг үнэн юм уу? Машин гарч ирэх Тэгэхгүй машин гарч чадсгүй юм. Өөр мангар том өндөр машинууд л гарч ирнэ үү гэсэн. Тий. Бараг 200 гарч ирэх гэж бараг майлахаар л юм биш тий. Ер нь нэлээд том гарч ирдэг зам байж магадгүй л тий. Харин ойлаа бүх замаар нь явж удсан биш. харин за бит хоёр ямар ч ингэ бичлэгээ эдитлэхгүй катлахгүйгээр шууд ингэ бичээ явчихсан. Хүмүүсүүдэд манай үзэгчдэд яг тэр нь бас их таалагдаад байгаа юм шиг. Бит хоёр анхнаасаа яг тэгж ярьж тохирсон. бараг тэр нь бас амар байж магадгүй шүү. Ер нь бол өөрсдөн ч амар хийндээ ч амар байж магадгүй. Яг гүйлэх газрын хүмүүс нь өөрсдөө гүйлэх нь үстэй. Тийм ээ. За нэг орчин тойр нэг юм Тэрхий урт гişлэг болчихвол хэцүү л байх л та заримдаа. хөл амтаа ингээд ийм нөхтэй. За чамд энэ газар яг ямар шүү санагдчих. Имя юм уу? Имя юм байна. Яа юм. За тэгвэл одоо хайчихвал. Одоо шууд ханы материал руу явах. За тэгээд. За тэгвэл залуус ханны материал дээр очил уулзцгаая да. Тэгээ да. За. За. Ер нь бол дайггүй. Хоншоортой. Манай хоёроо шууд ороод зүгээр өрөөнүүдийг хараад явчлаа. Одоо маск заастай гоё явж шít. 7:12 дээр хүн сонсогдсон гэж комент дээр нь байхыг харъя да. Тэгээд Та сонссон уу? What? Хөөе гинзээ одоо хараарай. Гаднаас нэг эмхтэй юм уу? ер нь тэгээд яасан ч юм. Тэгээд Хөөе гэд нэг хүүхд юм эмхтэй хүн биш нэрэ. тохоо ингэж өг нь манай гэрэлч. Гэрлээрээ флексцсэн болох юм бол. Ер нь тэгээд яасан ч юм. Тэгээд угаасаа хүмүүс тэгээд Хүмүүс амар анзарч шүү. Би энэ ерөөс анзаараагүй юм биш сая. За 3.17 дээр. тэр юм бэл. Юуны гэрэл юм бол. Юм дээр гараад. Тэнд гэрэл гарч тэр. Тэнцээ нэг гэрэл тусч тий. Тэр юм бэл. Юуны гэрэл юм бол. 3.17 дээр гайг байна. 7.12 дээр яалч хүнийг хүүхд ч юм эмхтэй хүн ч юм хөөе гэх шиг болох юм хийдгээ тавтад сонслоо гэж байна. Харин тий гарч хідэн зүүмлэх чимээ байхтай баг гэж тэгж сонсохтой юм уу тий. За хэдүүлээ ямарс орж харлаа. Хэдүүлээч юу яах вэ? Манай боороогийн хоёр орж харсан байна. Энэ ханы материал нь ямар газрыг харъя. Ханы материалын чөтгөртэй цагаан байшин гэдэг нь одоо энэ үү? Тийм байна. За ханы материалын чөтгөртэй цагаан байшин гэж байшин руу орсон байх шүү. Зөөрхөн чаашаа энэ зүгээр юу 100 чөтгөртэй цагаан байшин гэдэг нь одоо энэ үү? Яа, манай хоёр баавартай юм байна уу? Нөгөө чөтгөртэй цагаан байшин гэдэг чи энэ үү? Гэл яваад орж ин гоё байшин шүү дээ тийм дээ. Тийм байна. Оо чи амар том газар байт юм шүү дээ. Энэ өргөнч бит. Баахан бичиг. Хөө том юм байна. Юу урт юм байна бичлэг нь. За өнөөдөр хэдүүл ямарсан энэ хүрээ дуусгая заяа хэдүүлээ. Тэгээд нэг аюу сонь тохиолдол guys. Энд дээр нэг комент Баян зүрхийн товчоонд товчооны ууртлын уулын ингэрт бас яг ийм нуувч байдаг гэж байгаа байхгүй юу? Энэ вэ штэ. Миний багада очиж исэн нуувч байвал яах вэ? Баян зүрхийн товчоон дээр манай имээ байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд Баян зүрхийн товчооны урд нэг юм нэг уул байдаг заяа. Тэр уулаа
давхлаар ингэрт нь яг нэг иймэрхүү уртаах өнгөл байдаг. Тэгээ ингээд би ингээд ахтайгаа явжсэн баггүй юу. Гэтэ яг ийм газар дор орсон биш. Жохон газар дээр ил тэгээд ингээд чигээр мангар урт заяа. Тэгээ ингээд би ахтайгаа ингээд чулуу шийдсэн чинь чулуу бүр цаана дуурч исэн баггүй юу. Тухайн чинь ийм хүчтэй чийдэн бидэн гэж байхгүй штэ. Тэгээ би энийг яг үнэндээ энэ бэлгийн амын энийг харчаад пүү баяжгийн төвчний метр багадаа очиж исэн газартай амар адилхан байна гэж бодсон. Тэгээ тухайд жоохон байсан ч хэлэхүү нэлээд айстай байсан. Тэгээд ахтайгаа хойлоо явж, хойлоо илүү гуруулаа явж илүү. Нэг хоёр үеэлтэйгээ явж исэн санагдчихээн. Тэгээ ингээд тухайн чинь ингээд угаасаа аимхаа. Тэгээ ингээд жавхаар бид нар ингээд цаашаа чулуу ингээд хийсэн чинь чулуу бүр цаашаа яваа. Тэгээ гинт тэнгэр ингээд бүүдийгээл хэрээ дээгүүр ингээд эргэлдээл гинт сонин болоо явц. Гинт амар шуурал амар хүчтэй сэлээл явц. Тэгэл бид нар хүүе юу болж байна гээл тухайд яг нөхцөл байдал нь тэгж тараад тэгэл цухтаагаад явж исэн. Дахиж тийшээ очиагүй. Тэгээ манай имэмэ тухайд яах гэсэн тийм муухай газар битгий оч гэдэг. Ер нь л тухайд амар эвгүй санагдчихсэн. Тэгээ энэс үзэхэд Монголд ер нь хит ялангуяа Улаанбаатарт тойроод энэ хит энэ нуувч локатор цэргийн одоо баазнууд байсан юм шиг байгаа юм. Одоо тэгтээ тэр байдгүйг бол мэдэхгүй байна. Баянчгийн товчоо дөнгөж өнгөрөөл уртлынх нь уулынх нь цааталтанд ямарсан байсан. Яг тэгэл санагдаад байна. За ер нь сонирхолтой санагдаж байна. Эвгүй газар байна. Гэхдээ учиргүй 5 км-ийн хайшаа чи те 5 км гэдэг бол амнаас амд амжицсан яриа байна. 200 м бол бараг хүрхгүй. Ер нь бол нийт урт нь хонглоодын урт нь бол тэгж харагдахаар байна. Тэгээ та дараагийн дугаар дээр ямар газруудын талаар яриулмаар байгаа доор бичээрэй. Санал нэг байгаа комент дээр лайк дараарай. Facebook дээр бүгдээрээ орж ирээрэй. Бас Facebook дээр нэлээд юм шеэрлэгдэж байгаа. Хүн болгон эрсцээ бүтгүүдэд лайк битгий дараарай. Сүүлд доржоод болмаа та хоёр лайк дараагүй эрсцээ бүтгүүлээгүй шүү. Ах нь буруу бүртгэсэн байсан шүү. Хоёр хүн дутаад байсан. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.